За дараачийн одоо цахимд яаж очих вэ гэдэг хичээлийг бас хоёр өгүүлбэр дээр та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо. За хүүхдүүддээ сайн сураараа гэдгийг хэлээрэй гэсэн өгүүлбэрийг бичихийн тулд. За хэвлээ монголчгаар бичнэ. За гарын дээр авраа. За Mongoлийн баятай болгоод. За хээ эд. За хүүхэд. За одоо энэ дэр нөгөө үүд одоо олон тооны дагавар байгаа тийм ээ. Хүүхдүүд гэж байгаа. За тэгэхээр энэ дэр үүд гэдэг одоо дагаврыг нөгөө тухайн үгнээс нь салангад бичих учраас Монгол ээ дээрээ дарж нөхцөлийн зэ авна. За ингээд үд гэдгийг за ингээд хүүхдүүд гэж болчих. За минь ингэнгүүтээ хүүхдүүд одоо хүүхдүүдэд гэж байгаа учраас нөх хоршихын тиалгалын нөхцөлийг бичихын тулд бас минь Монгол ээ дээрээ дараад ди бичнэ. За ингээд хүүхдүүд. За энэ дээр үд дүү байх хэвээр. За хүүхдүүдэд. За энэ дэр бас минь яах нь Монгол одоо ээ дээрээ дарж иж нөгөө баан бинэ бичнэ гэж ойлгох хэрэгтэй. За бас минь баан бин гэдэг маань хамаатуулахын нөхцөл учраас тухайн үгнээс нь дандаа салангад ичгдэг. За бин. За хүүхдүүддээ. За хүүхдүүддээ. За сайн гэдэг үг байгаа тийм ээ. За хос эгшгээр бид нар нэг юмыг анзаарах хэрэгтэй. Хос эгшгэн дээр 2 и байна гэж одоо 2 и дахиж дарах шаардлага байхгүй. Өөрөө нэг одоо и дарангуут энэ өөрөө автоматар одоо хос эгшгээ бүтээдэг байгаа шүү. Тийм учраас энэ дэр хэрвээ одоо 2 дахиад и биччих юм бол 3 нь одоо шилэвтэй гарчна. Тэгэхээр нөгөө хос эгшиг маань 2 шилэвтэй байх ёстой учраас за сайн ганц одоо и дээр нэг удаа дараад энэ үсгээ бичихэд энэ өөрөө автоматар хос эгшгээ бүтээдэг байгаа шүү. За сайн. За суу. За энэ у үсэг нөгөө доор би үсгэн дээр байна гэдгээ бити мартаараа. За сур у а эр а. За сураарай. За гэ дэ гэдэг. За зэ аваад и гэдгээ бичнэ. За ингээд хэ лэ гэ рэ. За хэлээрэ гэдэг ингээд бичигдэж байна гэсэн. За хэлээрэ. За тэгвэл дараачийн өгүүлбэр маань. За наран цэцгийн цүнхийнд байна гэдэг. За би энэ дэр хэрэгээр одоо наран цэцэг гэдэг үгийг сонгосно. За ягаад гэвэл энэ хоёр нэрнээс бүтдэг хүний нэрийг цахимд одоо бичихэд г үсгэн дээр асуудал гараад идэг. За энийг одоо нэгдүгээр үг нь болохоор наран гэдэг одоо эр үг байгаа учраас энэ наран гэдэг нь бичигдэнэ. За дараа нь эг. За ингэнгүүт яаж нөө наран цацаг болчиход байгаа. Цэцэг биш цацаг. Ягаад гэвэл нөө сүүлийн г үсгэн яаж нэ гэсэн үг. Эр үгийн г болчиход байгаа. За ийм тохиолдолд яаж одоо ийм үгийн г болгох вэ гэвэл за г үсгээ бичсний дараа shift-тэй к үсгэн дээр дарна. За сайн анзаараарай. За shift-тэй Монгол нөгөө п үсгэн дээр дарангуут энэ өөрөө автоматар яах нь ингээд им үгийн г болоод хувирчнаа. За наран цэц гэдэг үгээ бичлээ. За одоо нөгөө ийн гэдэг одоо нөхцөлийг үн гэж одоо бичих учраас Монгол ийгээрээ заавна. За ингээд ин. За наран цэцгийн. За цүнх гэдэг үг байгаа. За цүү. За тэрхээр энэ дээр бол ин гэдэг үсэг байгаа учраас shift-тэй энэ үсэг дарна. Тэгэнгүүт энэ инглиг үсгээ өөрөө гаргана гэж ойлгоорой. За цүнг. Дараа нь х үсэг бичлээ, ү бичлээ. Өөрөө цүнх гэдэг үг одоо үүсчихнэ гэсэн. За цүнх энэ дэ. За байна. За байна гэдэг үгэн дээр бас минь хос их шиг байгаа учраас нэг л удаа одоо и дээр дарна гэж ингэж ойлгоорой. За ингээд байна гэдэг үг боллоо. За одоо энэ үсгийн одоо цэггүй байна гэдэг хүмүүс бас асуугаад байдаг. За энийг гаргахын тулд shift-тэй Монгол е дээр дарна. За shift-тэй Монгол е дээр дарангуут энэ үсгийн тусал гарч байгааг бас анзаарч байгаах. За ингээд байна. За
За ингээд А хэсгэн дээр дарангуут энэ өөрөө яах нь орхид цаагаа гаргачихна гэж ингэж ойлгох. За энэ үгэн дээр бол энэ наран цэцэг байна гэдэг үгнүүдийг за энэ үсгийн тусдыг яаж гаргах вэ? За хос эгшгийг одоо яаж гаргах вэ гэдэг. За ийм хичээл байлаа. За тэгээд та бүхэн бас өөрсдийнхөө асуух одоо үгнүүд байвал комент хэсэгт бас бичээд яваад авах хэрэгтэй.